Сайн байцгаана уу? Ирээдүйн хидэн тэр бумаар үнэлэгдэх гарааны бизнесийн эзтэй. Бодохгүй олон монголчууд тийм болсон байх гэж найдаж байна тийм үү? Сайн байцгаана уу? За манай Око Идрээ хоёрын нэвтрүүлгийн 5 дахь дугаар ингэж эхэлж байна. Өнөөдөр бид маш сонирхолтой зочинтой байгаа. Зочноо удахгүй танилцуулнаа. За тэгэхээр гяс зочноо танилцуулахын өмнө бүгдээрээ гарааны бизнес нэвтрүүлэг гэдэг маань бизнесийн гараагаа эхэлж буй хувь хүмүүс тэр дундаа бизнес бидний нөгөө энтерпренер гэж нэрлэдэг байдаг хүмүүст зориулсан чөлөөт ярилцлагын нэвтрүүлэг байгаа. Тэгээ нэвтрүүлэг маань өөрөө Идрээ би мөн өнөөдрийн зочин энтерпренер хүмүүсээр хийлгэгдэж байгаа тийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн турш би та бүхэндээ салбарын мэдээлэл мөн энэ салбарт хэрэглэгддэг нэр томьёолыг хүргэх болно. Тэгээд энэ зочныхоо амжилт, эрсдэл, за бас уналт тийм ээ стартапын түүхийг яриулах болно. Гарааны бизнесийн бүх түүх, хувь хүнийхэн түүх, философи тэр бүхний тухай ярилцах болно. За тэгээ өнөөдөр студид бидэнтэй хамт манай мэндэ ирсэн байгаа. Маш олон зүйл хийдэг залуу байгаа. Гэхдээ бид нэр өнөөдөр илүү гарааны бизнес талын ажлуудыг нь ухаж түнхэх болно. Око бит хоёр ярилцаад хүмүүсийн хүсэлтээр тулгуурлаад мэдээний хэсгээ маш бага богинохон болгохоор шийдсэн байгаа. Око тэгэхээр чи мэдээгээ маш хурдан хүргэх болно шүү. Тий, мэдээний хэсгээ богинохон болгож байгаа мөн нэвтрүүлэг маань одоо 20 минуташ 30 минутын хурдтайгаар хүрэх хэмжээтэйгээр хүрэх болно. Бас хэрвээ нэвтрүүлэг телевизээр болон радиогоор 30 минут сонсчоо илүү хүсэх юм бол бид нэтээр YouTube дээр тавьж байгаа тул үргэлжлэлийн үзэж байна. За тэгээ манай зочин өнөөдөр минь доршиг олон хүн ер нь мэдэндээ нэг тайлбарлаад танилцуулаад авах хэрэггүй гэж бодож байна. Эрхэм мөндөд сонсогчдоо минь дорших. Минь дорших. За минь дорших Twitter хаяг нь @минь дорших гэж байгаа. Одоогоор 11.3 K буюу 11300 хүн дагдаг. Өөрийгөө Twitter дээр юу гэж хэлсэн бэ? Social entrepreneur, founder, тийм ээ, үүсгэн байгуулагч, New Media Group гэдэг байгууллагаараа хүмүүст олон танигдсан байгаа. TEDx гэдэг үйл ажиллагаагаар танигдсан байгаа. Co-founder of Noble HQ. За энийг бас би мэдэхгүй маань энийг ярих юм байна. Chairman гэж байгаа BitChat-ын MN-ий туузын дарга байна. Тэгээд Global Shapers-ийн гишүүн JCI Mongolia, One Young World ингээд лист яваад авах энчээ Мазалаа тий Мазалаа эрэхэд маш олон зүйл хийж байгаа залуу байгаа. Тэгээд яхахгүй нөгөө Twitter-ийн маань өөрийгөө тодорхойлох хэсэг нь жоохон байдаг болохоор ингээд дууссан байх шиг байна. Минь дорших цэг.com руу орж мөн илэн далангаа авч. Минь доршихоо ирсэнд баярлаа. Баярлалаа. Өдрийн мэнд. За жоохон чанга ярих хэрэгтэй юм шүү мэндээ гэвэл. За. Гэхдээ их айж угаасаа айж ярьдаг хүн олон хүн мэндээ тэгж боддгоо хатдаг их айж хүн 50 хүн байдаг. За тэгээ мэдээтэй ярих юм нь гяс өнөөдрийн мэдээний хэсэг рүүгээ оръё. Би нэг мэдээг танилцуулах болно. Тэгээд Идрээ нэгийг. За. Би эхлээд явах уу? За Идрээ яв. За өнөөдөр мэдээгээ шалгалаа мэдээнийхээ их сурвалжийг та бүхэндээ танилцуулъя. TechCrunch буюу одоо мэдээгээр бол өдрийн сонирхол юм да. Тим сайтнаас авлаа. Өнөөдрийн том мэдээ бол цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Пало Алто хотод төвдөө Tesla компани маш том үйлдэл хийлээ түүхэндээ. Энэ компани өөрийн гэсэн патентуудыг олон нийтэд нээлттэйгээр ил задлсан байна. Одоо энэ компанид технологи, дизайны хувьд ямар ч нууц гэж байхгүй. Энэ компани бүх машины хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүмүүс дөөрэлгэн хийх бүрэн боломжтой болох юм а. Яагаад ийм явдал хийх болсноо? Энэ компани хамгийн том инвестор Elon Musk бүгд мэдэх байх. Өнөөдөр хоёр үндсэн шалтгаанаар тайлбарлалаа. Технологиг ил болгосноороо олон хүмүүс бие биентэйгээ санаагаа хуваалцаж хурдан хөгжих цахилгаан автомашины технологиг дэлхийн нийтийн хэмжээнд илүү хурдан амьдралд ойртуулах зорилгоор ингэж нээсэн байна. Ингэснээрээ Tesla компани орлогын хувьд ямар нэгэн бизнесийн өрсөлдөх чадвараа алдна гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ нь хуучинсаг үзлийн хэсэг маш зөрөгтэй алхам боллоо. Энэхүү том компани хөрөнгө оруулалтын түүхийн тухайд хэдхэн тоог маш хурдтай хэлье. 2003 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2010 онд IPO буюу олон нийтэд хувьцаагаа гаргасан. 2004 оноос эхлээд дөрвөн дараалсан хөрөнгө оруулалтыг Elon Musk хуучин PayPal-ын үүсгэн байгуулагч оруулсан байгаа. Ингэхдээ 4 онд 7.5, 5 онд 13 сая доллар, 6 онд 40 сая доллар, 7 онд 45 сая долларыг хувьяасаа гаргасан. Ингэж ирчээ авсан компани маань цаашаа
он болгонд хөрөнгө оруулалт орсоор ирсэн. 9 онд гихтэл $50 сая хөрөнгө оруулалт босгоод дээрээс нь Америк нэгдсэн улсын засгийн газрын технологиг хөгжүүлэх зорилготой зээлээс $465 сая том зээл аваад 9 онд дахиад $82.5 сая босгоод 10 онд $30 сая, 12 онд $10 сая гэсэн ийм олон үе шаттай хөрөнгө оруулалтыг авч яваа амжилттай ирч хүчтэй компани байна. За дараагийн мэдээнд оръё. Око. Бэстэ мундаг хүнийг Elon Musk-ийн би угаас өглөө Bloomberg.com дээр харж байсан. Ер нь бол хамгийн амжилттай хүмүүсийн нэг байх тийм ээ. Дахин яг амжилттай мөнгө босгож чадж байсан. Elon Musk. Bloomberg ирэх гардаг тийм. Ер нь харах хэрэгтэй байхаа тийм үү. Хүмүүс тэрийг PayPal-аар мэдэх ёстой. Тэгээд Tesla, SpaceX тийм ээ. SpaceX-аар одоо өөрийгөө тавих гэдэг юм байна тийм үү. Тэглгүй яах вэ? Solar City гэж байна. Solar City нэр. Solar City нарны энергийн компани байгаа. Тэгэхээр айгуугай мэдээлэл хүргэлээ. Тэгээ яаж ийм том өөрийнхөө патентыг олон нийтэд зарлана. Энэ одоо монголчуудын толгойд айгүй их сонио асуудал идэв шүү дээ. Монгол байтугай дэлхийн нийтийн хувьд энэ бол бодож олшгүй зүйл. Гэхдээ ерөнхийдөө технологийн ертөнцид иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа. Саяхан гэхэд өнгөрсөн өвөл Apple, Google хоёр хоорондоо оюуны өмчийн талаар ямар ч маргаан хийхгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл нэг нь нэгнийгээ миний оюуны өмчийг хулгайллаа гэж шүүхэд өгөхгүй. Ингэж патент тойрсон хэрүүл маш их зардал гаргадаг. Зөвхөн Apple компани гэхэд нэг жилд би хэрвээ тоогийн буруу хэлээгүй бол $11 сая зөвхөн хуульчдад патентын хэрүүлд зориулж өгсөн байдаг. Тэгэхээр иймэрхүү төрлийн хэрүүлээ болоод зүгээр л уршаа технологи хуваалцаад явъя гэдэг зарчмыг одоо цахиурын хөндийн том компаниуд анханасаа гаргаж эхэлж байгаагийн нэг илрэл энэ байна. За их гоё мэдээ хүргэлээ. Маш их баярлалаа. Айгүй их гэрийн даалгавар хийсэн. Өнөөдөр идрэг ярьсан янз юм. За би мэдээгээ яг энтэй ч холбоотой би мэдээгээ сая өөрчлөлгөөр шийдлээ. Гэхдээ энэ маань сонсогчдын хувьд айгүй гоё хэрэгтэй мэдээлэл гэж байна. Мэдээгээ явуучихсан магадгүй мэдээгээ олон төслүүдийн нэг нь. Энийг өнөө өчигдөр өглөө би Америкийн элчин сайдаас над руу имэйлтсэн байгаа. Монгол дахь Америкийн элчин сайдаас ийм нэг имэйл ирдэг. Чамдаас ирдэг. Дандаа имэйл ирдэг. Тэгээд эднээс нэг санал болгосон зүйл нь Око биднээс явд нэг юм entrepreneurship юм Америкийн засгийн газрын санхүүжилттэй юм програм байна. Энэ дөнгөж саяхнаас Монгол entrepreneurs гарааны компаниуд оролцох боломжтой болчлоо. Энийг чи цаашаа таргаач гэж хэлсэн байгаа. Энэ нь маш гоё мэдээ байна. Global Innovates технологи болон шинжилгээ ухааны замаар гэсэн ийм нэртэй юм технологийн чиглэлээр инновац хийж байгаа гарааны компаниудад зориулсан ийм програм байна. За тэгэхээр энд 18-40 насны тэгэхээр миний мэдээ шүү тийм ээ. 18-40 насны өнөөдөр бид нас бүгдээр орчиж байгаа. Нэг бол гарааны бизнестэй. Тэгэхээр технологи гэдэг хүрээнд бүх юм орчиж байгаа. Инновац гэдэг хүрээнд бас бүх юм орчиж байгаа тийм үү? Шинжилгээ ухаан гэдэг хүрээнд бүх юм орчиж байгаа. 18-40 насны англи хэлээр энийг оруулах ёстой. Энэ вебсайт хаягийг энэ доор одоо ингээд бид нас тавьчин нэвтрүүлэг дээр үзэж байгаа бол үзээгүй бол AAAS.org гэдэг юмроо ороод tech-i гэдэг вебсайт руу орж болох нь биш бүгдээрээ. Энэ сайт руу ороод оруулах боломжтой. За энэ маань юу вэ гэхээр Global Entrepreneurship Summit гэдэг зүйл жил болгон болдог байгаа. Дараа жилийнх нь Moroccoт болохоор болцсон байгаа маань. Тэгэхээр хоцсон хүмүүс нь summit руу яваад хожин гэдэг маань дэлхийд даяас 30 хүнийг сонгох юм байна. За дэлхийд даяас гэхэд бас яг бүх орн биш. Энэ зөвхөн орох хэрэгтэй орнууд байгаа. Энэ орноос сонгогдсон 30 хүн нь ороод ойролцоогоор $70,000 санхүүжилт авах боломжтой. Нэгт хоёрт болохоор жинхэнэ менторуудтай холбогдож ажиллах боломжтой. За энэ нэг гоё юм, хамгийн гоё юм. За иймэрхүү тэмцээн байнга байж байгаа. Нэгт болохоор Монголоос өнөөдөр маргааш юм уу ямар ч багууд оролцох боломжтой юм. Хоёр дахь надаа их таалагдж байгаа юм. Хоёр үе шатаар хоёр замаар орох боломжтой. Нэг нь бол startup stage буюу гарааны бизнесээ эхэлсэн компаниуд орох боломжтой. Нөгөөх нь болохоор idea stage гэж байгаа. Зөвхөн санаа байхад л болно. Өнөөдөр тэр санаагаа 90 секундын гэж байгаа. 90 секундын promotional video буюу 90 секундын видеогоор зарж чадаад дээр нь executive summary буюу одоо тэр яг ерөнхий товчилсон тийм ээ жижиг хэмжээний бичгээр 750 үгд багтааж тайлбарлаад сонгогдох боломжтой. Ийм гоё боломж одоо Монголын entrepreneurs өнөөдөр манай гарааны бизнес технологи сонирхож байгаа залуучууд бүгдээр энийг сонирхож үзээрэй. Бүгдээр орж үзэх гоё боломж шиг. Энэ вебсайт руу орох юм бол энэ Америкийн засгийн газар санхүүжилттэй
Тэгээ вебсайт руу орох юм бол бүх мэдээлэл. Хэрвээ мартчих юм бол бид нарыг Twitter дээр дагаад асуултаа асуугаараа бид нар линкийг явуулах болно. Энэ доор бүгдээрээ тавигдаа явж байна. Өнөөдрийн мэдээ энэ байна. Тэгээ бүгдээрээ оролцъё. Би ч гэсэн нэг санаа тавьж үзье, нэг ч биш санаа тавьж үзье гэж бодож байгаа энэ дээр ямар ч байсан тий. За хоёулаа мэдээг ухаж эхлэх үү? За одоо мэндэ бас мэдээ бэлдсэн байгаа өнөөдөр тийм үү? За мэдээг гэрэн даал. Маш хурдан мэднэ гэж хэлсэн. Тэгэхээр яг хоо энэ бидний одоо хийж байгаа үйл ажиллагаатай нэлээд холбоотой ажил юм. Тэгэхээр бид нар яг хоо ер нь бол энэ стартап гэдэг юм уу те энтерпренeur гэдэг юм уу эсвэл үүсгэн байгуулагтад удаагүй байгаа энэ бизнесүүдийг дэмжих үүднээс ерөнхийдөө бол одоо өөрсдийн зарим бүтээгдэхүүнийг премиум буюу үн төлбөргүй ашиглах боломжтой болгосон байгаа. Ямар бүтээгдэхүүнүүд байгаа вэ? Бидний яг хоо яг төлөвлөж байгаагаар бол эрэхэд гэдэг онлайн санхүүгийн програм эхний ээлжинд нэвтрээд байна. Тэгэхээр өнөөдөр дурын бизнес хийж байгаа хүн ямарваа нэгэн төлбөр төлөх шаардлагагүйгээр дээр нь ямарваа нэгэн одоо модулын хязгаарлалтгүйгээр тий одоо бүх технологийн фьючерийн одоо боломжийг ашиглана гэсэн. Тийм байдлаар өөрийн одоо компанийнхаа санхүүгийн мэдээллийг ашиглаж жижиг дунд бизнесүүдэд ихний хэмжээнд зориулагдсан гэж ойлгож байна. Болон томч болон ашиглаж болно тий. Манай жишээ нь сонсогч ямар нэгэн бараа зардаг компанитай хүн байлаа гэж бодъё. Танаа програм ашигтай байж чадах уу? Мэдээж одоо юу гэдэг чинь ер нь бол бизнес эрхэлж байгаа гэдэг бол өөрөө тайлан плансаа гаргаж өгөх ёстой үүрэгтэй тий. Үүнийг өнөөдөр яг бүртгэж байгаа хийж байгаа процедур маань маш одоо уламжлалт гэх юм одоо тий цаасан дээр эсвэл хүн гоож гэдэг юм. Энийгээ бол одоо үндсэндээ зохион орчин тодорхой хэмжээнд хөтлөөд бүртгээд яваад хахад сар улирлынхаа эцэст 1 хоног дараа тайлангаа гаргах бүрэн боломжтой гэсэн. Яг хамгийн гол зүгээр миний өнөөдөр энийг онцолж байгаа юм нь бол энэ өөрөө IT-ийн салбартаа нэлээд бас push болж байгаа. Яагаад вэ гэхээр Монгол улсад 189 санхүүгийн програм үйлдвэрлэгдсэн байдаг. Энэ дундаа 189 яг энэ одоо өөр програм аль ч салбарт ийм их хийгдээгүй. Гэхдээ энэ маань бол бас хэтэрхий тийм уламжлалт байдлаар явдаг тийм. Өнөөдөр би нэг 200 CD-н дээр бүтээгдэхүүнээ хийчээд очиж суулгадаг. Танай програм хэрэглэхэд хэр амархан бэ? Тэрийг тэгэл одоо эрэхэд цэг биз гэж веб руу ороод үзэж болно. Яг нь ер нь бол гарын авлага тий. Тэгээд одоо түгээмэл асуулт хариулт гэдэг юм уу тийм одоо яг ашиглахад хэлбэр талаасаа бол бүх зүйл нь хангагдсан байгаа. Онлайн спорт гэдэг юм тий. Хоёр зүйл хэлэх хэрэгтэй гэж бодож байна л яг энийг сонсоо явж байгаа. Нэг болохоор хэрвээ та гарааны бизнесээ ямар нэгэн мөнгөнгүүлээ за бүр бизнесээ санаанаасаа ямар нэг юм хийгээл эхлээд мөнгө яригддаг. Мөнгө гардаг, мөнгө орж ирдэг тийм үү. Энэ болгонд нэг гарааны бизнесийнхний бүр яахаргүй миний ч гэсэн олон удаа гаргаж ирсэн алдаа бол энэ мөнгөний хөтлөлт тийм ээ одоо тэр санхүүгийн хөтлөлт гэдэг зүйлийг бол айгүй татврын тайлан гарах уу? Татврын тайлан. Биднээс ямар нэгэн байдлаар татвартай холбоотой нэг оронд ажиллаад тийм ээ хүмүүс рүү мөнгө наашаа чаашаа хөдөлсөн нөхцөлд энийг бүртгэл айгүй чухал байх хэвээр. Америкт юм барууны орнуудад энэ зориулсан програм 7 байсан. Би анх удаага 189 ширхэг санхүүгийн програм Монголд байдаг гэдгийг сонсоод бол маш их гайхаж байна. Интерактивыг л мэдх юм би бол нэрээ яг тоолоо. Эсвэл Grape City тийм ээ. Хоёр байдаг тийм ээ. Тэр хоёрыг мэд. Тэгэхээр нэгсэндээ өнөөдөр эдрийн асууснаар манай хажууд лангуу ажиллаж байгаа тийм ээ. Энэ одоо жижигхэн дэлгүүр хүртэл өнөөдөр энэ санхүүгийн програм яахаргүй байх хэрэгтэй. Тэгээд нөгөө талаас нь би бас эрхтдээ жоохон танилцчихсан интерфейс энтерийг хараад нөгөө mint.com-ыг надад их санагдуулсан. Маш их чадварын хувьд их сайн мөртлөө энгийн. Тэгээд өнөөдөр ингээд үнгүү ашиглах боломжтой гэдэг бол айгүй том боломж гаргаж ирж байна. Гой мэдээ хүргэлээ биднээс. Маш сайхан мэдээ баярлалаа. Тэгэхээр нэгэнт энэ сайхан мэдээнээс эхэлсэн юм чинь би энэ талаар илүү их мэдмээр байна л та. Мэндээ яагаад үнгүй юм хийгээд байна? Чи яаж мөнгө олох гэж байгаа юм бэ? Яг өнөөдөр үнгүүгээ хэлэхээр бид нэр тодорхой хэмжээнд тэ байдаггүй юм шиг ойлгодог. Гэтэл өнөөдөр яг түгээмэл тэ бидний ашигладаг маш олон програм өөрөө хүн төлбөргүй. Жишээлбэл одоо Yahoo Messenger-гүйгээр зарим одоо монгол хүний амьдралыг төсөөлөхөд бэрх болцсон тэ. Яагаад гэвэл тэн дээр хамаг бизнес нь явдаг. Facebook байна, Twitter байна гэдэг юм. Эдгээр бизнесүүдийн өөрөө онцлог нь юу вэ гэхээр эхлээд хэрэглэгчдэд боломжийг олгодог тий ашиглаад үзээ харьцуулаад үзээ энэ нь үндсэндээ одоо юу гэдэг тухайн бүтээгдэхүүнийг
хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу тэр бүх одоо хөгжих бас боломжийн ч гэсэн олгодог. Яг хуу мэдээж үн төлбөргүй одоо ингээд хүмүүст санал болгож байгаагийн зүйл бол том эрсдэл. Бид нар бол ер нь 2017 оныг хүртэлгээ тооцоход ойролцоогоор нэг 60-аас 80 мянган жижиг дунд байгууллага гэж тооцож байгаа. Энэ нь бол яг манай байгууллагаас гарч байгаа мөнгөн дүнгээр бол ойролцоогоор 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Ийм одоо тэгэхээр зүйл байгаа. Эхэлж үнэгүй бүтээгдэхүүнээ бүх хүмүүст өгөөд харин тэр бүтээгдэхүүн дэр чинь илүү өндөр түвшний үйлдэл хийх чадвартай байдлаар хэрэглэе гэвэл та нар тэрийгэ зардаг. Энэ модель руу орно гэж би ойлгож байна. Зөв үү? Бидний хувьд болохоор ерөөсөө нэг зүйлийг анханасаа ярьж байгаа. Юу гэхээр бид нар ямар ч технологийн хувьд ерөөсөө хязгаарлалт тавихгүй. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд санхүү нэгтлэн бодох бүртгэл дээр бол бараа материал, цалин гэдэг юм тодорхой функцүүд байдаг. Яг энэ салбарт одоо үйл ажиллагаа явуулдаг компаниуд маань энэ функцүүдийг тус тусад нь үнэлсэн жишээлбэл байх жишээ. Тэгэхээр бидний хувьд бол хэрвээ бидний оролцоогүйгээр энэ одоо программыг ашиглана гэх юм бол ямар ч мөнгө төлөхгүй. Тэнд дээр нь одоо онлайнаар одоо асуух асуулт гэдэг юм уу, спорт бүх юм нь байгаа. Гагцхүү биднээс асуугаа танхимын сургалт гэдэг юм уу, эсвэл илүү одоо зааварчилгаа зөвлөгөө аавна гэсэн тэр үед л бид нэр одоо илүү өөрсдийнхөө одоо спортыг үнэлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дээр яг хоёр юм яригдж байна л. Сая эдригийн дурдсан зүйл нь болохоор би бас яг анх Миндэг анх энийг үнгүүд гаргаж байна гэхэд нь яг тэр санаа орж ирсэн. Freemium гэдэг ярддаг модель байдаг тийм ээ. За ингээд нэр томьёоны эхний үг гарч ирлээ. Freemium модель. Premium биш. Freemium гэдэг модель. Их сонирхолтой модель байгаа. Энийг саяханаас би саяхан өөрийнхөө Twitter дээр тавьж байсан. Дараа бараг миний санджаагаар 2 жилийн дотор App Store дээрх ихэнх app буюу 90% нь энэ модель руу шилжинэ гэсэн маань. Freemium гэдэг маань за одоо би Wikipedia руугаа орж та бүхэнд зөв хариултыг гаргаж өгч байна. Freemium гэдэг маань үнэлгээний стратеги. Ямар нэгэн бараа юм бүтээгдэхүүнээ үнэлээд хэрэглэгчид зарах стратеги байгаа. За энэ стратеги нь юу гэдэг вэ гэхээр бараа юм бүтээгдэхүүнийхээ тодорхой хэмжээг нь free буюу үнэгүй хүнд өгдөг. Тэгэж эхний буюу нөгөө лид буюу одоо анхны шатны хүмүүсээ хэрэглэгчтэй авсны дараа мөнгө хийх арга маань энэ хүмүүс дээрээ одоо премиум буюу нэмэгдсэн тэр тийм ээ давуу одоо нэмэгдсэн тэр мөнгөн үнэлгээ үйлчлэгээ өгснөөр авж байгаа гэсэн энэ модель рүү байгаа маа. Одоо мэдх юм бол хэрвээ ихэнх App Store дээрх тоглоомд үнэгүй болсон. Тэгин гутаа 2 дугаар шат руу орё гэх юм бол үнэтэй болсон тийм ээ. За тэгэхээр ийм үг хэллэг өнөөдөр сурлаа. Freemium модель. Мэндигийн эрхтийг сонсоод би анх freemium юм уу гэж бодсон. Тэгин гут сая Мэндигийн хэлсэн зүйл буюу бүх ирээдүйн функцүүд нь үнэгүй ингээд хэрвээ компани апдейт хийх тоолондоо тийм ээ хэрэглэгчдэд тэр нь шууд үнгүүгээр боломжтой байна гэсэн үг юм тийм ээ. Энэ маань айгүй бас чухал. Windows-ын сая шинэ захирал гарч ирээд бас юм гэсэн байгаа. Би тэгтээ ойлгоогүй хэвээрэл байна. Тэгээд үнэгүй байгаад байх юм бол яаж мөнгө олох юм бэ? За эн чинь л одоо зөв асуулт нэр. Яг хоо мэдээж хараа ямар ч компани ер нь бол тодорхой хэмжээнд өргөжин тийм. Өргөжин гэдэг бол өөрөө санхүүгийн хувьд сайн засаглалтай болно гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо тэрэнд олон байгаа санхүүчдыг цуглуулж яаж те зөв ашиглах хэвтэй. За яаж одоо юу гэдэг нэг нэгтлэн солигдсон ч гэсэн дараа нь тэр нь эргээд байгууллага дээр зөв ашиглагдах хэвтэй гэдэг юм уу. Илүү яг одоо нарийн зөвлөгөөл гэсэн үгэлтэй ер нь бол тэрнээс биш яг ингээд функцийн хувьд одоо хүмүүсийг хязгаарлан гэдэг бол өөрөө одоо нэг талаасаа одоо миний хувьд бол одоо шулуух хэлгээд доромжлол гэж боддог тий. Өнөөдөр ямарваа нэгэн хэрэгтэй байдлаар л тэр чинь үйлдэлээ хийх гэж байгаа тулгамдсан байгаа. Тэр үед нь та хитрхи жижиг юм байна. Бараа материал, цалин гэдэг функцийг танд бол одоо олох боломжгүй. Тэгэхээр ерөөсөө л бүх юмыг нь өгөөд хэрэглэгчдийг хамгийн аз жаргалтай, сэтгэл ханамжтай байлгах ёстой. Тэгэхээр бидний ганц анхаарч байгаа юм бол ерөөсөө л хэрэглэгчтэй харилцах хэлцсэн. Буюу спорт тий. Бид нар спорт дээр л
анхаарна. Тэрнээс технологиг одоо жишээлбэл мэдээж хурдцтай сайн хөгжилтэй байлгана. Яг сайн хэрэглэгчээ бөөцөөлж ингэсний үндсэн дээр л одоо мөнгө олно гэсэн үг дээ. Яг заавал тийм мөнгө оруулах нь тийм ойрын бидний харж байгаа 3 жилийн бол зорилго биш. Бидний зорилго бол үндсэндээ жижиг дунд бизнесийг өөрсдийн санхүүгийн засаглалтай, санхүүгийн залгамж халаатай, санхүүгийн мэдлэг сайтай болгоход бидний зорилго орж байгаа. Хэрэглэгчдийгээ сэтгэл ханамжтай байлгаж байхад бусд нь аанда болно гэж бодож байна уу тийм. Мөн одоо хэрэглэгчийн бас боловсрал гэдэг зүйл дээр өөрөө анхаарч байна гэсэн үг л дээ. Өнөөдөр яг үнийг хэлэхэд тийм залуучууд маань ингээд бизнес хийдэг. Тэгээд яг энэ санхүү нөхцөлн бодох бүртгэлийн энэ тал дээр тодорхой хэмжээнд орхигдуулдаг. Би олон найзгаа мэднэ. 200 мянгаар торгуулчлаа. 150 мянгаар торгуулчлаа. Компани эхлэхдээ л өртөө эхэлдэг шүү дээ. Зарим хүмүүс X балансаа гаргаагүйгээс болоод торгуулт үлдэг. Тэгэхээр би эрхтийг төр орхимоор байна. Яг энэ ярианд. Яагаад вэ гэхээр миний нэг ярмаар байгаа юм нь юу вэ гэхээр би миндэг одоо 3 жилийн өмнө Монголд ирчин гутаа миний нэг хийсэн юм нь олон яг энэ чиглэлээр хүмүүс юу хийж яана гэдэг ингээд хайсан чинь минь оршихын нэр яхааргүй гарсан. Тэгээ очиж уулзч байсан. Тэрнээс хойш миний нэг ажиглаад байгаа юм нь New Media Group байна уу, TEDx байна уу тийм ээ. B Corporation-ыг өнөөдөр миндэгийн групп эзэмшдэг тэр статсыг тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо ирэхэд хамгийн сүүл сонсож байгаа. Энэ дээр би Миндэгийн бас нэг ингээд бусдаас бас жоохон төрүүлээ энэ зах зээл дээр төрүүлээд байгаа ч юм уу тийм энэ байдал юунаас анзаардаг вэ гэхээр өнөөдрийн энэ яригдж байгаа үнэлгээний систем ч байна уу тийм ээ мөнгө олох аргач байна уу эсвэл өмнө нь хийжсэн бараанууд ч байна уу яхаарахгүй paradigm гэж ярьдаг англиар одоо яг энэ тавигдсан энэ одоо биднээсээ итгэж үнэмшиж явж байгаа зүйл шүү дээ энэ дүрм энийг аль болохоор дандаа эвтэх гэж оролддог болов гэж боддог. Дээр би тэр уулзаа явж байхад надаа маркетингийн шин дүрм яриа байжсэн. Тэгин гоо яасан гэхээр за уламжлал маркетинг гэж байна. За тэгин гоо дараа нь social буюу те одоо нийгмийн харилцааны маркетинг гэж байна. За тэгин гоо шинэ нэр томьёо community гэж би одоо ийшээ чиглээд байна гэж харж байна гэдэг ингээд зураад. Тэгээ ярих тоолонд их зурх туртай байна тий. Тэгж ярьдаг. Хоёул самбар авчирдаг гэж байна. Тэгээ ер нь бол цагаас өөрөө бол цаас бал гаргаж юмаа тайлбарлахдаа дандаа тэгж ярьдаг байна. Тэгэхээр яг тийм болов гэж бод. Энэ чи албаар хийдгүү. Энэ одоо энэ бас innovative буюу тийм ээ инновацийг байга хийгээд авах нэг байх ёстой дүрмийн нэг үү одоо. Ер нь бол дүрмийг эвтэж байх. Энд бол миний зүгээр бас хэлмээр байгаа нэг юм бол яхаа аргагүй манай хамт олон тий. Баг хамт олонгүйгээр ер нь ямарваа нэг юм хийнэ гэдэг бол угаасаа үлгэр тий. Зүгээр л одоо хий иргэн гэсэн тий. Хий иргэн гэсэн. Тэгэхээр хамт байгаа багийн гишүүд яаж одоо жишээлбэл альва шинэ хийх гэж байгаа бүтээгдэхүүн төсөл төр ямар хэмжээгээр оролцож байна те зөв гэж бодож байна уу буруу гэж бодож байна уу тэр хэсэг зүгээр чухал гэж боддог. Тэгээд хамт олон маань бол яг энэ тал дээр үнэхээр таны хамт олон маш зөвлөдөг. Тэр том амбултай вэ? Яг уу яг ингээд бие даагаад тусдаа бас ингээд компани болсныгоо тооцох юм бол ер нь бол 10 гаруй компани байгаа. Нийтдээ нэг 80 орчим хамт олон байгаа тийм. Маш том бүлэн шүү. За яг хамт олонны тухай ярьж байхад надад яг нэг олон Миндэгээс ер нь асууч гэж бодож байсан. Сүүлийн үед миний ч гэсэн нэг боддог нэг юм юм байна. Миндэг анх танилцал явж байхад яг ингэж байсан. New Media Group-ийг та бүхэн хэрвээ мэддэг бол New Media Group-ийн бас нэг танигдсан нэг юм аа. Зайгүй олон залуучууд яг literally тийм ээ нэг өрөөнд одоо би бас шинэ офс хараг байгаа л да. Дээр үед зургийн дээр яаж харагддаг байсан. Ханаа дагсан юм урт нарийнхан ширээн дээр хүн болгон яг тохойгоор тулаас суудаг газар байсан. Тэгээ маш олон залуучууд ажилладаг тийм ээ. Тэгэхээр надад хоёр асуулт гарч байгаа. Яаж хүмүүс тийм байдлаар ажлын орчинд ажиллаад байна гэдэг асуулт гарсан. Нөгөө талаас нь санхүүгийн хувьд яаж тэр олон хүмүүсийг тэгэд миний мэдх юм Миндэг баян шин залуучуудыг авчирна. Нэг барыг одоо Миндэгийн залуу юу л гэдэг тийм нэг нэр томьёо байдаг байсан шүү дээ. Яаж Миндэ? Тэр тийм тохойгоо ингэдэг туршлага бол халагдсан. Халагдсан. За одоо бол хүмүүс харцсангуу арайгаагүй space байгаа. Яхаа аргагүй одоо тэр бол одоо гаргасан алдаануудын нэг байсан. 100% зөвшөөрнө.
Тэгэл яг хамт олонны санаачлагаар энэ бол ийм байж болохгүй байна. Ингээд хийгээл сайжирсан. Тэгээ яг Rowie буюу тэ result only work environment гэдэг том одоо хөдөлгөөнөлтөө үндсэндээ юу гэсэн үг гэхээр үр дүн суурилсан ажлын орчин гэсэн үг. За байж байгаа. Хойлоо. Өнөөдрийн хоёр дахь нэр томьёо ингээ гараад ирлээ. Үсэглээ. ROWE Rowie. Okay, yes. Result only work environment. Тэгэхээр хүний бүтээмж дээр л тулгуурлана гэсэн үг юм. Тэрнээс чиний өнөөдөр 9-өөс 6 цагийн хооронд одоо юу хийж өнгөрж байгаа ч юм бол ерөөсөө хамаагүй гэсэн үг. Тэгэхээр хүн бол маш их productive буюу бүтээмжтэй болдог. Яагаад вэ гэхээр зарим хүн шүн одоо ямар нэгэн ажлаа чимээгүй болсон хийдэг гэдэг ч юм уу те. Заримдаа өглөө эрт ч гэдэг юм уу. Тэгэхээр хүн болгон өөр өөрийн гэсэн одоо ажиллах хэм маяг амьдралын онцлог байдаг. Энэ онцлог юмд хүн өөрөө тааруулдаг гэсэн. Тэрнээс би хүчээр хуучин системээс яг илүү байж чадсан уу тий? За бүтээмж яг гоё асуулт гарч байна. Бүтээмж яг уу ер нь бол яг үнийг хэлэхэд манайх анханасаа 9-6 байгаагүй. Тэгэхээр бол одоо жишээлбэл харьцуулах юм байхгүй гэсэн. Гэхдээ зүгээр миний мэдж байгаа юмар бол хамаагүй илүү гэж би боддог. Яагаад гэвэл хүнээ хайрладаг, хүнээ сонсдог байна гэдэг бол угаасаа хамтран ажиллах одоо 101 буюу тий хамгийн анхны дүрмэл ер нь бол гэдэг утгаараа. За сайн нэр томьёог хэлж. Result only work environment гэж байна. Result үр дүн only зөвхөн work ажил environment орчин гэж байна. Зөвхөн үр дүн л гарсан орчин. Зөв. Үр дүн л хамгийн чухал тэр орчин. Сонсогч байгаа. Их сайн сонсогч. Ингээд бид нэг байнга ярьдаг юм. Биднээс байнга асуудаг юм. Биднээс би энэ биднос гэдгээс болж их шүмжлүүлж байгаа шүү. Биднээс байнга нэг асуудаг зүйл. Монголд энэ нэр томьёонуудыг орчуулж яана, зөв орчуулж чадж яана. Мэндэгээс ч гэсэн олон жил асууж байгаа бах тийм ээ. Мэндээ ингээд тэмдэглээл яваад байгаа бах тийм үү. Аха. Тий. Чиний нөгөө хоёрт асуусан яаж санхүүгийн хувьд гээд яг үүний хувьд мэдээж энэ бол хэцүү тий. Олон сар, олон удаа жишээлбэл цалингаа тавьж чадахгүй тийм байдлууд бол гарч байгаа. Одоо мэдээж шийтгэхийн төлөө хамт баг бол явж байгаа. Гэхдээ яг энэ дунд бол одоо бие даацсан тийм үү. Яг үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллагууд маш их байгаа. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээнд жигдрээл болгоол ч юм уу тэгэл move on хийгээл урагшаа яваад байна гэсэн. Маш хурдан дуртахад группийн доор одоо яг сая хэллээ шүү дээ. Зарим нэг жигдэрсэн байгууллага байгаа, зарим нь шинэ байгууллага байгаа гэж байна. Ямар юу хийдэг компаниуд байна? Газ богино яриа. За, new media marketing буюу анхных тэмээ чи бараг хамгийн маркетингийн үндсэндээ бодлого боловсруулдаг компани байгаа. За, new media creative studio буюу фото, видео, график ажлууд хийдэг. За, new media технологи үндсэндээ одоо за R&D гэсэн үгтэй. За, эндээс одоо ургаад зарим одоо бүтээгдэхүүнүүд маань өөрөө бие дагаад одоо менежментийн баг үсээд явж байгаа ихний одоо жишээлбэл боожсон компаниуд байна тийм. За дээр нь Мантухай хатан. За энэ бол манай одоо ээжийн гэр бүлийн бизнес анханасаа бас байсан 20 жилийн түүхтэй гоо сайхны үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлдэг компани байгаа. За Mercado маркетингийн судалгаа хийдэг байгууллага. За дээр нь Arcus энэ бол одоо интерьер экстерьерийн үйлчлэгээ хийдэг компани. За өшөө ер нь бол бүгдийн чи байгуулсан уу энэ компаниудыг? За өшөө Digital Media Solution гэдэг компани. Энэ бол IT-ийн компани. За яг манай портфолио дотор бол одоохондоо байхгүй байгаа. Гэхдээ одоо интерном ticket segment гэдэг юм уу илүү тийм одоо secret project-уудыг хийдэг. Тэгээ өшөө бас ер нь бол хоёр яг хөрөнгө оруулсан. Ер нь яг боожигдож байгаа хоёр IT-ийн компани байгаа. Бүх компаниг бол би бүгдийг өөрөө байгуулаагүй. Зарим дээр нь бол одоо дундаас нь орж ирсэн. Би Манзалагийн тухай л их сонсч байсан. Тийм, Манзалаа бол үндсэндээ бас л яг Окогийн төрөний одоо маш сайн тодорхойлж өгснөөр энэ хүний нөөцийн салбар гэдэг юм те энийг эвдэж байгаа үндсэндээ
нэг бүтээл маань хэлэхэд байгаа. гол санаа нь юу юм азаалаа цэг юм байна. Одоо жишээлбэл харанхуугаар ажлыг ажлын байр хайхаа болиё л гэсэн үг ерөөсөө. Тэгэхээр өнөөдөр байр хамт үйж яадаг. Тийм уга санаа нь юм. Ер нь бол ажилд орж байгаа нийт залуучууд маань яаж юм гэхээр нэг адилхан анкет авдаг, бүгэлдэг компани хэлгээдэг, ороо гэдэг, за ордог тэгээд гэтэл амьдрал дээр энэ над тохирохгүй компани гэдгийг орцсныхоо дараа мэддэг. Тэгэхээр одоо Мазалагийн зорилго бол ерөөсөө байгууллагын соёл, хамт олонны уур амьсгалыг л ил болгох зорилготой. Хүндээ хандаж яг одоо юу гэдгийг тэр байгууллага юу хийдин тэрийг л бүгдийг ил болгох. Тэг хүн бол тэнд одоо офисын үзэн, ярилцлагын үзэн те хамт олонны. Тэгээд үнэхээр энэ надад тохирсон компани муу юм уу биш юм уу гэдгийг анкетын бүглөхөөс өмнө хийгээд тэгээ өөрсдөө илгээдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол одоо Generation Y гэдэг буюу энэ залуучуудын одоо угаасаа сонголт. Мөн энэ generation-тэй ажиллахыг хүсэж байгаа байгууллагын сонголт тийш өөрхөөс өөр. За. Харамсалтай байна. 30 минут маань болчихлоо. Окей. Тэгэхээр ингэн ямар ч байсан телевизээр үзэж байгаа, радиогоор сонсож байгаа сонсогч болон үзэгчдэд манай гарааны бизнесийн 5 дугаар ингээд өндөрлөж байна. Минд оршихын Twitter хаяг нь @миндорших гэж байгаа. Тэгээд бүгдээрээ дагаарай. Мөн стартап одоо энэ гарааны бизнес нэвтрүүлгээр дамжуулж өөртөө нь холбоо ярьж. Ер нь бол миндээ ингээд олон хүнд баригддаггүй ч гэсэн Twitter-ээр бол нэлээд баригддаг, тийм ээ. Facebook-ээр нь өөртөө шууд хандаж болно. Тэгээ дахиад өөрийнх нь бас нэг одоо тэр компани группт нэг компани оруулъя гэж байгаа бол өөртөө нь яриараа гой санааг үргэлж сонсоход бэлэн байдаг. Бидэнтэй ирж ярьсанд баярлалаа. Гэхдээ миндээ явахгүй. Манай нэвтрүүлэг одоо онлайн хувилбараараа дахиад 15 минут үргэлжлэнэ. Тэгэхээр миндэгийн одоо энэ группийн нууц эрсдэл хүндрлийн тухай хэлээ үргэлжлүүлээд ярих болно. Өнөөдөр үргэлжлүүлж сонсмоор байвал YouTube дэх манай хаяг руу ороорой. Энд дор тавигдсан байгаа. Хөтөлбөрийг тийм ээ Синик телевизээр даваа гараг бүрийн 18 цагаас мөн Бизнес радио 98.9 дээр Бям гараг бүрийн 11 цагаас хүлээж аваарай. Мөн нэтээр үргэлжлүүлэн одоо зарим энэ телевизээр юм уу радиогоор сонсохгүй байгаа зүйлээ манай YouTube channel-аар орж үзэж болно. Тэгээ бүгдээрээ бас хэрвээ манай нэвтрүүлэгт ормоор байвал идрээ битээртэй холбоо өрөөрэй. Үнэхээр гоё entrepreneurs зочид байх юм бол ирж ярилцаж болно шүү. За тэгээ онлайн хэлбэрээр одоо үргэлжилж байна. Баярлалаа сонсогчдоо, баярлалаа үзэгчдээ. Баярлалаа миндээ. Баярлалаа. Гэтэ яриа үргэлжилж байгаа. Тий. За, New Media Group гэдэг чинь өөрөө operation, finance, marketing бүх юм авч явдаг нь. За, тэгээд эн чинь өөрөө тэгэхээр нэг компани гэсэн үг л дээ. New Media Marketing Agency, New Media Creative Studio, New Media Technology, Мандуха хатан, Arcus, Mercado, New Media Foundation. За, тэгээд одоо Digital Media Solution. За, өөр одоо бүр нэр нь олгогдоогүй 2 IT-ийн компани байгаа. Нэрээ ч яг аль биесээр одоо үйл ажиллагаа нь бол одоо үйл ажиллагаа нь явж байгаа. Гэхдээ яг цэвэр хуулийн этгээд болоогүй. Үндсэндээ New Media Group дээр одоо боожж байгаа. Төсөл маягаар төсөл маягаар боожж байгаа гэх юм уу. За тэгээд 12 13 болчихсон тийм байна. 12. Тийм хайч гээд байгаа юм бэ? Энэ групп яах юм? Миндигийн хувьд одоо юу харж байгаа юм? Айгуу том MCS-ийг босгох гээд байгаа мó? Энэ нь чухал юм уу? Эсвэл одоо ер нь ямар зорилготой юм бэ? Яг уу ер нь зүгээр хид хідэн шалтгаан байна. Яг уу энэ өөрөө мэдээллийн технологи те бизнес to бизнес буюу маркетингийн одоо зөвлөгөө өгнө гэдэг юм уу? Эсвэл одоо креатив ажил хийн гэдэг бол өөрөө маш их бага одоо ашиг олдог те. Үнэхээр зах зээл дээр тэсч үлдэнэ гэдэг бол өөрөө хэцүү зүйл. Яг миний одоо юу гэдэг хийхийг хүсдэг одоо яг ордог гол юм бол илүү мэдээж одоо зөв одоо айл болох гэж үзэж байгаа тий орж юуруугаа салбар руугаа орж тэндээ тодорхой бүтээл хийн. Түүнийг маш сайн удирдах багийн гишүүнийг олно. Тэгээд тэр багийн гишүүд бол тухайн төслөөс өөрсдөө компаниасаа хувьцаагаа эзэмшээд цалингаа аваад Тэгээ миний асуултан дээр байна л да. Минд орших гэдэг хүн одоо ингээд энэ ингээд групп босгоолох юм, дорноо олон компани хаваалах юм. Тэр яг хариулт руу яг явах гэжсэн. За. Тэгэхээр яг хуу ингэж байгаагийн гол шалтгаан нь бол ер нь тий сэтгэл, оюун,
тэ цаг зав чөлөөлөгдөх хэрэгтэй байна. Тодорхой баг хамт олон маань. Тэгэхээр өнөөдөр бидний зүгээс яг харж байгаа зүйл маань бол тодорхой төслүүд маань бол тэртээ тэргүй мөнгө олоод Монгол улсын зах зээл дээр одоо үйл ажиллагаагаа явуулаад болно. Ер нь бол тийм бид нар бол 14 оны сүүл гэхэд бол шинэ компани нээхгүй. Яг бүх одоогийн байгаа компаниуд бол үйл ажиллагаагаа цэвэр хангаад илүү одоо юу гэдэг жинхэнэ R&D гэдэг багийг үүсгэх тэднийг одоо санхүүжүүлээд ямар ч асуудалгүй авч явах энэ боломжийг үүсгэх юм байна. Энэ бол угаасаа одоо анх 2010 онд одоо зорьсон зүйл юу гэхээр миний 5 жилийн зорилго бол угаасаа л баг л бүтээх байсан. Тэгэхээр энэ багийг бүтээхийн тулд бид нар өнөөдөр санхүүгийн асар том одоо ажиллагааг явуулж иж энэ багийг эргээд чөлөөлж чадах байхгүй. Энэ баг чөлөөлөгдсөний дараа бол минь давшихын хийх юм бол ерөөсөө л хавтгай дэлхий дээр л ажиллах юм. Тэгэхээр одоо IT байна уу, юу байна уу? Бид нар бол олон улсын зах зээл дээр л үзнэ гэсэн. Ер нь бол IT. Нэг гэсэндээ ирээдүйд нэг том тоглолт харагдаад байна. Тэр тоглолт руу орохын тулд өнөөдрийн бүтцээ бүрдүүлээд байгаа юм байна шүү. Зөв тийм. Тэгж ойлгож болох. Гэхдээ эдгээр бүтцүүд нь бол одоо дотоодын зах зээл дээр зүгээр л хангалттай тий одоо явна гэсэн үг л байхгүй ер нь бол тий. Тэгэхээр намайг нэг sorry жаа тасчих шиг. Намайг нэг хүмүүс байнга шүүмжилдэг юм байгаа. Тэгээд мэндээ дээр чихэн сонсогддог байх гэж бодож байна. Маргал хэлдэг байна. Шууд хэл. Яагаад ийм олон юм юм бэ? Фокус хийж чаддаг юм уу? Гого фокус хийхийн тулд тий фокус нэг юм дээр анхаарах гэж байна юм байна. Нэг юмн дээр анхаарна гэдэг бол угаас туйлын зөв зүйл. Тэр цаг нь гэхдээ Монголын хөрсөн дээр боломжгүй байна. Яг үнэ хэлэхэд. Яг үүндээ Angel байна уу, VC байна уу байгаад өнөөдөр 1.5 сая доллар май өгөөд за 6 сар мөрөөдлөө биелүүл Монгол улсыг дэлхийн тавцанд арай өөр өнцгөр гаргаад ир гэдэг боломжийг өнөөдөр бол залуус маань хинч авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч чадaltaй залуу байлаа гэсэн санхүү дээр өөрөө бүдэрдэг. Угаасаа л бүдэрдэг. Тэгэхээр маш олон жижигхэн төслүүдийг хийж, жижигхэн компаниудыг боожуулж байж тэрнээсээ том зүйлд хүрэх шатаа бий болгож байна. Гол зорилго нь угаасаа энэ мэдээж хараа жишээлбэл за нэг 8-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй компани өөрийнхөө цалинг тавиад дээр нь ойролцоогоор одоо нэг 45-аас 65% ашигтай ажиллана гэдэг бол өөрөө хуримтлалыг бүтээнэ л гэсэн санаа. Ингэж чадах юм бол эргээд энд нөгөө R&D гэдэг яг миний хэлээд байгаа тий жинхэнэ дараагийн төслийг хийх баг өнөөдөр одоо бүрдэж чадах гэдэг байхгүй. Ядаж яг л одоо Macintosh байхгүй тий Macintosh division гэл Apple-ийн тэнд одоо компьютераа зараал ингэж яхад одоо үндсэндээ Macintosh баг бол ажиллаж ярианаас би арай жоохон хазаасан асуултууд асуумаар санагдлаа. Чи маш олон хүмүүстэй ажиллаж зүгээр хамт ажиллах биш бизнесийг боожуулахын төлөө ажиллаж үзсэн. Тэгэхээр би уншижсэн л да. Бизнесийг ганцаараа хийхэд ирдэг сэтгэл зүйн тэр ачаал дэндүү хүнд байдаг учраас заавал хамтрагч хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ хамтрагчийг сонгоно гэдэг бол баг гэр бүл сонгож байгаа шиг хэцүү зүйл байдаг. Тэгэхээр чи компани чинь хувьцааг аваад чиний ажлыг талаар нь үргэлцээд явах залуусыг сонгохдоо ямар шин чанарыг хамгийн дөрөнд хардаг вэ? Ер нь бол амар супер асуулт байна. Яг мэдээж нэг хариулт гэдэг бол угаасаа зүгээр бүтэхгүй. Гол нь цаг хугацаа. Хүн цаг хугацаанд л харагддаг. Тэ хинбэ гэдэг нь. Олон залуучууд одоо шантраад тэ за болёо тэ. Ер нь гэхдээ нэг хурдан морины шинж тэмдэг байдаг шүү дээ. Уужуу сайхан ташаатай урт сайхан зоотооч гэдэг юм. Тэр шиг хүнд тийм юм байна уу? Ер нь бол амжилт гарах болов гэмээр. Ноён нуруу зүгээр яхаа ингээ базаад хэлэх юм бол юу гэхээр хүний өдөөс хараад тэ гой яриад өөрийн гэсэн санаагаа ойлгуулад худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, хариуцлагатай байж чаддаг, үгэндээ үг болдог тийм хүмүүс л үлддэг. Тэрнээс биш шүү дээ. Хүний араас хутга зоодог. Эсвэл жишээлбэл худлаа ярьдаг, шалтак тоочдог. Хүмүүс хасагдаад явдаг. Зүхтааж амьдэрдэг, тий? Амьдралынх нь одоо сонгосон зам нь бол нэг тийм
ийм хүмүүс бол Тэгэхээр энэ зүгээр энэ дээр нэг биш гэсэн. анзаараасаа гэж хүсэж байна л да. Юу вэ гэхээр одоо энэ YouTube үзэж байгаа хүмүүс маань. Нэтэр үзэж байгаа хүмүүс. Мэндээ сая энэ шин чанаруудыг ярихдаа тэрэн дотор хизээч мэдлэгтэй гэж хэлсэнгүү. Хизээч чадвартай гэж хэлсэнгүү. Хизээч дипломтой гэж хэлсэн. Хизээч дипломтой гэж хэлсэнгүү. Эксперт гэж хэлсэнгүү. Мэндээ юу хэлсэн бэ гэхлээр тэрүүн чинь adjective буюу тодорхойлт үгнүүдийг ерөөсө базаал хэлэхэд л ажилсаг тийм ээ. Зүтгий гэсэн үнэнч сайн хүн. Зүгээр л сайн хүн. Тийм мундаг хүн биш. Зүгээр л сайн хүн байхад болно гэж. Тэгэхээр энийг айгүй анзаараас гэж гарааны бизнесээ эхлэе гэж бодож байгаа. Гарааны бизнес рүү оръё гэж бодож байгаа. Амжилтанд хүрэх гэж бодож байгаа хүн болгоноос ерөөсөө шаардлагатай юм. Би бас яг энтэй санал нийлээ л дээ. Хөдөлмөрлөхөд бэлэн зүгээр л сайн хүн. Тэгэхээс мэдлэгтэй мундаг хүн байх шаардлага зөв. Гэхдээ мэдээж хүн мэдлэггүй байна гэж байхгүй те. Ер нь хамт ингээд яг Оког хэлж байгаа мэдлэг гэдэг зүйлийг хамт байж иж бүтээдэг хөхгүй. Тэрнээс биш одоо айгүй амар санаа байгаад би бол санаан дээр өстой жинхэнэ ямар ч одоо ач холбогдол өгдөггүй. Баг болж чадахгүй бол тэр одоо супер санаатай бай өстой надад хинч биш. Өстой яг үнийг. Ер нь барууны компаниуд тийм ажиглагтаад байгаа тий. Хүмүүс компанийн санааг нууж юм хийдэг бол баруунд санаагаа олон гутаа хүмүүст ярьж эхэлдэг. Зөв тийм. Энэ ямар вэ гэд. Яа тэгэхээр санааг хулгайлж авлаа гэд тэрийг үнэхээр сайн хийж чадахгүй бол хизээч боожж компани болохгүй. Саяхан манай нэвтрүүлгийн нэг эпизодын доор нэг залууд гисэн байсан тийм ээ. Надад айгүй гой санаа байна. Багийг нь олж чадах юм бол хөрөнгө орж ирэхгүй гэж асуусан. Тэгээ шүүмжил нь яг тэгж гарч ирсэн. Яг үнэ vision concept гэдэг хоёр үгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр хүн өнөөдөр манайхан бол жишээлбэл би нэг санаагаа алдна гэж амар айгаад яг эсвэн дээр биш тэ тэр нь Америкт байна уу, Японд байна уу, Солонгост байна уу, Европод аль хэдийн хэрэгжсэн нэг санааг л хуулбарлаж хийх гэж байгаагаа надад санаа өгнө гэж хэлдэг байхгүй. Тэр нь нэгт айгүй ичмээр, хоёрт угаасаа л одоо ямар ч явааргүй юм байдаг байхгүй. Гэтэл биш тэ яагаад тэгвэл Америкт байна уу, Европт байна уу хүмүүс тийм нээлттэй байдаг вэ гэхлээр хэдий би өнөөдөр санаагаа ярьж байгаа чамаас одоо сан сэтгэлийг чи авъя гэж байгаа боловч яаж ч тэнийг хүн сонссон тэр хүний вижнээр энэ компанийг бүтээж чадахгүй. Энэ хүний бодож байгаа концептор тийм яг үнэ босгож бүтээж чадахгүй тийм. Тэр нь өөрөө одоо юу гэдэг вэ? Тэрнээс өнөөдөр нэг тий Америкт нэг одоо LinkedIn вэ нүү, Facebook вэ нүү тэрийг дуурайгаад нэг одоо тодорхой цаг үе дээр гарч ирээд тэгээд тэр миний санаа эсвэл одоо ямар нэг юм дуурайж хийгээд энэ миний юм гэвэл хөрөнгө оруулагчийн хаан гэх нь хаашаа юм. Загалмaalсан эцэг гэж нэрлэгддэг Рон Конвей гэдэг хөрөнгө оруулагчаас асуусан байдаг. Сайн санаа ер нь бизнесийн санаа хаанаас төрдөг вэ гэжсэн. Ер нь тэгээд усанд орж яхад л төрдөг гэдэг юм лээ. Чиний хамгийн сайн санаанууд хаана төрж ирсэн бэ? Ер нь баг хамт олонтойгоо байхад л төрдөг. Хоол иддээ суухад ажиллаа их. Тийм баг хамт олонтойгоо л байгаал юм яриад brainstorm хийгээл тийм ерөн зүгээр санаа нь бол энгийн үед л واخгүй. Тэрнээс одоо жишээлбэл энэ гоё сервис гараад ирчиж энийг дуурайж хий гэдэг бол одоо өнгөрцөн. Тэгэхээр мэндээс гэхдээ би бас инээдтэй юм хэлмээр байна. Epiphany гэж ярьдаг шүү дээ. Epiphany буюу гинт нэг өөрөө юм сэтгэж олох гэж нэг болдог шүү дээ. Хүний талхаан заримдаа тийм үү. Epiphany боллоо гэж ярьдаг. Нэг гой санаа болж байгаа биш л дээ. Зүгээр юмыг ухаарах нэг мөч болдог. Минийх 0 өрөөнд болдог шүү дээ. Нүрээ угааж явах юм уу? Усанд орж явах үед яг нэр тоглож тэгж яа. Мэндээс суумаар байгаа юм байна. Энэ бас өөрийн одоо байнга одоо өөрөөс байнга сурж байгаа нэг зүйл байгаа. Бас мэндээтэй адилхан олон төсөл дээр ажиллаа явдаг хүний хувьд яаж өөрийнхөө ирчтэй тэгээд төслөө алдахгүй тэр бөмбөгүүдийг агаарт байлгаж явж байна. Нууц өөрийнхөө ашигладаг техник. За одоо ер нь бол одоо Mac user гэдэг Apple-ийн хэрэглэгчгээ хэлчихэд айгуу гоо ингээ бацчих ба тий. Ерөөсөө л би амар энгийн яг л Apple-ийн reminder, Apple-ийн календар, Apple-ийн email энэ бол угаасаа л миний одоо
Нэгс нөө бүтээмж сайтай хэрэгслүүдийг ашиглаж хийж байна. Тийм. Гэхдээ яг зүгээр би хараа яг ингээд нэг хүнд түүл хилээд тэр нь ингээд амар productive байлгана гэвэл байдгүй юм билээ. Саяхан 2 хоногийн өмнө би нэг fastcompany.com-ийн веб дээрээс Etsy компани гүйцэтгэх захирал юу гэж хэлсэн гэхэлэр there should be a system гэж хэлсэн. Тэр нь юу гэсэн үг гэхээр хүн болгон өөрийнхөө ажиллах гормыг л ойлгох хэвээр. Тэрэндээ тохирсон багжийг байнга эргэлхийлж авах хэвээр. Тэр нь л тэгээ би бол яг тэр Trello гэж одоо манай компани бол Trello гэж програм дээр тогтдог тий. Тэр бол жинхэнэ багаар ажиллах програм. Тийм одоо ажлыг дуусгадаг тийм ямар нэгэн төслийг менеж хийдэг тийм ээ. Төслийн менеж хэдэн талаас нь оролцоод Trello.com орж үзэх хэрэгтэй. Тэрийг ашигладаг. Asana.com хэрэгжүүлж байна. Asana бол Trello-тай адилхан. Asana-г туршиж үзсэн. Trello бол free and cool. Тэгэхээр Trello гэж. Манай гарааны бизнес эхлэх гэж байгаа хүмүүс Trello.com бүгдээрээ үнэгүй. Эднүс маань ашиглах. Тэгээд оролдоод үзээр. Jeff Winner CEO, LinkedIn-ийн CEO, тийм ээ, LinkedIn компани CEO, Steve Jobs-тэй их адилхан байсан юм байл. Яг энийг яаж менежлдэг. Заавал календар дээр би нэг өөрийн цаг гэж гаргадаг 7 хоног бол. Тэгээ заавал нэг гадагшаа бас агаарт байж байгаа шүү. Steve Jobs нэг гудамжаар алхдаг байсан, санаа паркаар алхдаг байсан тийм ээ. Заавал тэр цагийг байлгаж яж өөртөө ингэдэг гэдэг байсан шүү. Тэгэхээр яг харахгүй нэг өөр ингэсэн техник тийм л ядарч гэнэ үү? Ядарч байгаа. Би бол хараа нэг зүйл одоо яг миний систем буюу миний одоо яг crack бол би ихэнх ажлын өдөр нэгд өдрөөс бусд ажлын өдөр ер нь бол хотын төвөөр тий заримдаа машина барин заримдаа машина барихгүй үедээ дуртай. Яагаад вэ гэхээр би таксинд унтаж чаддаг. Буюу одоо дуг хийчдэг тий. Миний дуг хийх чадвар бол зүгээр супер. Зүгээр 10 минутанд 10 ч хүрэхгүй нэг за 8-аас 10 минут бол хангалттай дуг хийгээл бүх энерги аваад тэгэл дараагийн уулзсан нь юу вэ? Нарны батарей шиг л ажил тийм ээ. Тийм. Тэгэхээр дуг хийх тэгэл яг орой ч гэсэн дуг хийн. Жишээлбэл орой за нэг 11 юм уу 12 гэж унтаад 3 юм уу 4 гэж эргэж босоод маш бүтээмжтэй нэг цаг ажиллаад эргээд унтдаг. Тэгэхээр яг зүгээр яг санаа нь бол хүн болгонд өөрийн гэсэн өөрийгөө таньж мэдсэн тийм одоо бүтээмжтэй байлгах юмаа л олох хэрэгтэй юм шиг байгаа хараад байна. Мэндэгээс би тэгтээ илүү наривчлалтай ахиж нэг нууц асуумаар байна. Ихэнх амжилттай бизнесмэнүүдийн хувьд тэднийг амжилтанд хүргэдэг хамгийн гол зан чанар бол ажлыг дуусгах байдаг. Өөрөөсөө яаж сэтгэлээр унсан байсан өмнөх өдөр нь хүнд загнуулсан байсан ч гэсэн ажлаа дуусгадаг. Тэгэхээр чи сэтгэлчин дундуур ядарсан байгаа үедээ заавал дуусгах ажлаа өөрийгөө яаж тэгж ирмэлцлээ өндөр байлгаж ажлыг дуусгадаг вэ? Тэр нууцаас хэлээч. Яг ер нь бол тийм яг тий одоо жишээлбэл үнэхээр толгоо сэтгээд тий хийж чадахгүй тэр үед бол унтгал хэрэгтэй. Унтжгаад тий тэгэхэд эргээд сэрээд өглөө цэцэн хийх. Тийм яг би бол унтна гэдэг нь тэр чигээр унтна гэж хэлэхгүй байна. Зүгээр яг амраад тэнцвэртэй тэргүй өдөржингөө явцсан тарих бол угаасаа ажиллахгүй. Орой ирээд 11-ээс 2 юм хүртэл унтаад. Тэгэхээр манай бизнес хийгээд зүдэрч яваа залуучууд бүхнийг мартаж нэг унтаад босч ирээд хийвэл их хэрэгтэй байт юм тийм. Маш их сонирхолтой. Өнөөдөр би Twitter-ээр яг энийг тавьсан ба хоёр харсан уу яасан. Тэгсэн сайхан энэ Fast Company дээр гарсан инфографик байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ дээр яасан бэ гэсэн чинь бидний одоо ер нь олон хүний нэг боддог юм тэр. Энэ мундаг хүмүүс айгу бага унтдаг баха. Тэгэхээр мундаг хүмүүс ингээл нойргүй явж ижил энэ бүхнийг амжуулдаг баха гэж ярьдаг штэ. Тэгсэн чинь энэ инфографик яасан Бетховеныг харсан байгаа. Фройдыг харсан байгаа. Тэгвэл түүхэнд байгаа юм мундаг одоо тэрэн дотроо сүүлийн үеийн ч гэсэн орчин үеийн ч гэсэн захирлууд эднүсийг харсан. Энэ хүмүүсийг хараад унтах гормыг харсан байгаа. Тэгсэн чинь энэ хүн болгон яасан бэ гэсэн чинь дор хаяж 8 цаг унтчихсан гэж. Энэ айгүй чухал гэж бодож байна. Миний хувьд бол одоо би бүр яг сүүлийн үед бол заавал хийдэг. Унтах хэрэгтэй. Амарч байж би энергитэй байж тэр бүх төслийг амжуулна гэдэг тийм ээ. Тэгэхээр баг унтаад ажлыг машинддаг амжилттай хүмүүс гэж баг байдгүй юм. Урт хугацаанд шийдлэг бүтэмжийн байхгүй юм шиг байна тийм. Өдөр шөнөгүй унтаад байх юм бас хайшиж юм. Харин тийм. Нэг өдөр санаа авч ирнэ гээд би өдөр шөнөгүй унтаад байвал бас үтгэхгүй л асуудал. Надад нэг мэндээс асуух асуулт байна. Амар олон шинэ төрлийн бизнес хийж Тэр манай продюсер асууж байна. За.
Маш чухал асуулт шүү. Бизнес хийж байгаа шүү дээ. Аха. Ингээд шин санааг хөрсөн дээр нь болгох гэдэг шүү дээ. Тэгээд хэрвээ тэр хөрсөн дээр бууж чадахгүй хүмүүс хүлээж авахгүй бол яах вэ? Тэгэл хаяа штт шууд. Тэр хэдхэн харамсалтай биш. Асуулт нь айгүй олон шин санаа бизнес хийж явах үед тэр бизнес санаа маань хөрсөн дээр буухгүй бол яах вэ гэж байна. Тэгмүүд минь дэ шууд хайна гэж байна. Тий. Ер нь бол хаяа. Тий. Гэхдээ хайж чадахгүй тохиолдол маш их байдаг. Яагаад гэвэл энэ бол одоо тий доор ажил 5 6 жил хөрөнгө оруулсан ингэсэн ойлгомжтой юм байдаг. Гэхдээ өнөөдөр хаяхгүй бол Маш чухал асуулт. энэ бол одоо жинхэнэ дизастер ирээдүйн том одоо гай гэх юм уу одоо юу гэх. Тэр яг энэтэй адилхан хэрвээ би нэг хүнтэй хамтрахгүй гэдгээ ойлгосон л бол шууд хайдаг бас нэг тийм зантай. Тэгээд бас нэг муу зан чанар нь нэг хайсан бол тэгэл хайсан болчдөг одоо. Дахиж боломж олгодгоо. Нөө тий. Ер нь айгуу сул тал. Нэг талаасаа айгуу сул тал би нэг амар мэддэг тий. Хүнийг тодорхой хэмжээндээс уучлах хэрэгтэй юм уу, уучлалдаг ч гэдэм үү. Одоо эсвэл магадгүй эргэж ажиллах хэрэгтэй гэдэг юм бас байдаг. Гэхдээ миний хувьд ямар ч тохиолдолд бол энэ ажилдаггүй. Энэ нь одоо миний сул тал бас мөн бах тий. Founders одоо sickness гэж ярьдаг шүү дээ. Үүсгэн байгуулагчийн өвчин гэж ярьдаг. Энэ тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг биднээс санаачилж гараа. Өөрөөсөө айгүй худлаа ярьдаг хүмүүс. Энэ бараа яахарахгүй болно, энэ бараа яахарахгүй гоё болно гэдэг. Тэгээ дөрүүчийн уянгагийн асууж агаар хэрвээ хүмүүс хүлэн зөвшөөрөхгүй боيو хэрэглэгч чинь зах зээл чинь хүлэн зөвшөөрөхгүйгээл хайна гэдэг бол үүсгэн байгуулагчийн айгүй хэцүү асуудал байдаг тийм үү. Харин гэтэл хаях ёстой юм байлээ. Окей. Гэж би одоо залуучуудаа 50 минут ярьчлаа. Хангалттай ярьлаа. YouTube-ийг дүүргэслээ. Тий, YouTube-ийг дүүргэслээ. Хөөе. Бүгдээрээ үзээд байгаарай. Хүмүүст танилцуулаарай. Энэ нэвтрүүлгийг таалагдж санал онлоо хэлээрэй. Энэ доор комент бичээд байгаарай. Миндэтэй нэр шууд холбогд. Маш их нээлттэй хүн байгаа, тийм ээ. Миндэ угаасаа яхаарахгүй чи бол шин санаа, шин мундаг одоо яг түрүүч хэлснээр мундаг ажил хийсэн хүмүүсийг бол байн хайж байгаа, тийм үү? Үнэхээр тийм залуучтай байх юм бол гарааны бизнес яаж хийх вэ гэж асуумаар байгаа зүйл байвал Миндэтэй шууд Twitter-ээр нь холбогдоорой. Бид хоёр нэвтрүүлгийг орхих мөчид заавал хүмүүст хариулж яах гэдэг амлалтыг аавнаа. Нэвтрүүлэг дээр янз бүрийн гой санал онлоо хэлээрэй. Миндэгийн хувьд юу гэж бодсон? Миндэ санал онлоо хэлсэн шүү дээ. Тийм би саналаа хэлсэн. Мэдээж ер нь бол хүн тийм манай тараа нэг дутагдaltaй юм. За биний инста миний сүүлийн хэсэг зэн. Юу гэхээр яг тэр асуулт гэдэг зүйл дээр хүн асуудаггүй юм. Одоо энэ бол манай хүмүүс одоо монгол хүний тийм үү хамгийн дутагдaltaй тал. Одоо энийг бол би ингээд бүүвэ зөвлөхөөс гээд айгүй надад маш их одоо хань болдог зөвлөдөг одоо бизнес эрхлэгч байгаа хилдэг зүйл болохоор тэнэг асуулт гэж байдаггүй тийм үү? Олон асууж иж хүн зөв зэгцтэй товч хүний цагийг хүндлэх үз байдлаар асуултаа асууж чаддаг болно. Асуухгүй бол хизээч хөгжихгүй тий хизээч одоо жишээлбэл гараа өргөөд асуухгүй бол тэгэхээр маш чухал би бол одоо хүн юм асуугаад тэрэнд хариулаагүй байж одоо үзээгүй энэ одоо 7 он гэдэг чинь одоо за 7 жилийн хугацаанд Twitter-ыг ашиглахдаа хүнд одоо жишээлбэл асуугаагүй одоо асуусан асуултанд нь хариулаагүй байж бол үзээгүй тийм амар одоо хариулдаг гэхдээ асуух нь бага байдаг гэхдээ тэр нь одоо ирээдүйд гэхдээ бүгдэнд нас хариулна. За манай сонсогчдод үзэгчдийн асуултанд заавал хариулж байгаарай. Хариулъя. Баярлалаа. Амлаж гин үү? Амлаж гин. Нэг зүгээр төрөчийн саяны Миндэгийн хэлсэн юм дээр яг тэр байхгүй. Асуух гэдэг бас зөвхөн асуулт гэж бодож болохгүй гэж бодож байна. Бүү ахын хэлж байгаа. Бүү ахыг биднээс урьж авчирна гэж ярьсан байгаа. Хоёр дээр орно гэж яагаад болсон байгаа цаадах чинь нэг төслөө болгочоод орж ирсэн байгаа. Тэгэд нэг энэ дээр нэг хэлэх гээд байгаа юм нэ. Хэрвээ манай монголчуудын гаргадаг зан чи яг нэг ажилд орж байна. За Миндэ дээр өнөөдөр очлоо нэг менежер болох га залуу. Тэгээ Миндэ дээр очингуудаа ингэн Миндэха би 600 мянган цалин авмаар байна гэж юусоо хэлэхгүй хизээч. Миндэ асуухгүй нөхцөл. Тийм, ер нь бол би асуудаг. Би хүнд цалингийнх нь хэд авах вэ? Яг зүгээр жишээ нь нэг байхгүй зүгээр асуулт биш. Зөвхөн асуулт гэж бодож болохгүй. Амьдралд юу хүсэж байгаа тэрийг асуухгүй бол авдаггүй гэдэг санааг нь би гаргаж ирэх гэдэг тийм ээ. Гэхдээ яг бүх ахын хэлдэг юм тэр байхгүй. Хэрвээ компани эхлүүлэх гэж байгаа. Нэг хүн боломж тэнцээ барьсан байна тэр компани чи эхлүүлэх. Тэгвэл тэр хүнтэй хамтарч ажиллая гэж асуухгүй бол тэр хүн хизээш хамтарч ажиллахгүй л. Тийм ээ. Тэр асууснараа тэр боломжийг бий болгоно гэдэг шүү дээ. За санаа. За маш их баярлалаа.
Нэг ашгүй нэг энэ үнийг нэг орж байна. За ярьсанд баярлалаа. Баярлалаа. Харж байгаа болъё гэж байгаа. Харж байгаа